Ус соёл. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Бүгдээрээ үдсэн зүйлээ сэргээн санацгаая. Үрээд ирчихлээ. Монгол гэрийн хэсгүүдийн тухай мэдэж авсан шүү дээ. Одоо доорх гэрийн хэсгүүдийг нэрлээрэй хүүхдүүдээ. Дугаар 1. Тоон. Гэрийн дээр байрлах цонхыг ингэж нэрлэдэг. Дугаар 2. Өн. Хан тоон хоёрыг холбох урт модыг ингэж хэлдэг байх нэ. Дугаар 3. Багна. Гэрийг тогтвортой байлгах үүрэгтэй босоо хоёр модыг хэлдэг шүү дээ. Дугаар 4. Хан. Монгол гэрийн их биеийг бүтээдэг хэрээсэж холбосон нарийн модыг ингэж хэлдэг байх нэ. Одоо хүүхдүүдээ зургийг нэртэй тохируулж холбоорой. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.